Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас нэр бүхий 16 бүхийг допингийн зөрчил гаргасан хэмээн барилдах эрхийг нь хассан. Тэгвэл үндэсний бүхий дасгалжуулагчаар ажиллаж байсан аймгийн зам Болдбаатарын хувьд өөрийнхөө 2 шавьд Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй амьтанд хэрэгэлдэг гормоны эмийг хэрэглүүлсэн нь баримтаар нотлогдсон гэлээ. Харин Увс аймгийн зам Болдбаатарын хувьд энэ асуудлыг эрс үгүйсгэж байгаагаа мэдэгдлээ. Тухайн багшийн хувьд бол бид нар багшийнхын үүднээс нь хязгаарсан. Тэр хязгаарлалт нь юу ордог вэхээр багшлах эрхийн чаас нь мөн аливаа тэмцээн уралдаанд орох, спортын тэмцээн уралдаанд орох эрхийг хязгаарлаж байгаа. Бидэрт одоогийн байгаа мэдээллээр баримтаар бол тухайн багш нь өөрийн 2 шавьдаа Монгол Улсын хүний эмийн бүртгэл бүртгэдэггүй амьтанд хэрэглэх зорилттой маш хүчтэй гормоны төрлийн бодис хэрэглүүлсэн гэдэг нь баримтаар ирсэн байна. Тодорхой шалгалтын ажлыг хийж холбогдох баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр хуулийн дагуу дараах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл энэ удаад допингийн төрлийн хориотой эм бодис хэрэглэхийг шавьдаа санал болгосон багшид ийхүү хариуцлага тооцсон байна. Харин тус асуудалд нэр холбогдсон аймгийн зам Болдбаатарын хувьд дараах хариултыг өглөө. Би тийм юм хүм зарсан байхгүй. Надад ч одоо ингээ хүний юм ингээд мошхон гуйлаад ингэж болдгоо юм байх та. Манай энэ хоёр чи хоёулаа бэртэлтэй байсан. Нэг нь мөрөн болохгүй, нэг нь төнхөн болохгүй. Би зүгээр нэг хүнд захиад нэг тийм үений нөгөө нэг шөрмөсний юм л захиж өгсөн. Тэгэхээр одоо тэрнээс допинг илэрсэн л гэл тийм л юм бол яагаад вэ? Түүнээс би санаатаагаар элдв янзын допинг зарах гал тэгээд юм юу байхгүй. Аймгийн зам Болдбаатарын хувьд буруугүй тус асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Үнэн зөвийг нь тогтоолно гэдгээ мэдэгдлээ. Сүүлийн хэдэн жилүүдэд баяр наадам дууссаны дараагаас допингийн асуудал яригдж эхэлдэг бол энэ удаад баяр наадам эхлэхээс өмнө ийхүү допингд нэр холбогдсон бүхчүүдийн нэрс ил боллоо. Удахгүй эхлэх баяр наадмаар ямарваа нэгэн буудлын үүсэхгүй тулд аливаа дүрм журмаа биелүүлж ёс төрөө эрхэмлэн сахих шаардлагатайг нийт бүхчүүддээ сануулъя.